Шинэ 7 хоногийн мэнд GamePoint podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Уламжлалсаар Илиотоос Сан Францискогоос ялалт та бүхэнтэй хамт байна. Тэгээд одоо маань өнөөдөр World Series-ийн авраг Dodgers-ийн футбол аврагын футболкоор гангарсан байна. Тэгээд юуны өмнө бас Dodgers-ийн фэний хувьд баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд Илиотын хувьд бол маш том хожил болсон. Тэгээд өнөөдөр парад болсон. Тэгээд маш их баяртай байна. Back to back дээ. Харин дараалсан авраг. Чи парад дээр очиад уу? Би энэ жил очиж чадаагүй. Эрүүл мэндийн үднэс төрөжөд очсон. Парадад маш гоё болдог. Гэр нь нөгөө Лекс чинь 2020 он төрүүлчихэд парад хийж чадаагүй ковидос болоод тэгээд ингээд сүүлийн жилүүд тэгэхээр Dodgers л ер нь парад хийгээд байгаа юу хэлээд. Тийм сүүлийн 2 жил бол Dodgers парад хийсэн байна. За, подкаст ивент тэтчээр танилцуулъя. Подкаст ивент тэтчээр Social Pay найз өөрөө аяныг хэрэгжүүлж байгаа. Social Pay маань оролцож байгаа. Тэгээд Social Pay маань та бүхэн ямар аяныг явуулж байгааг мэдж байгаа бох. Энэний өмнө өнгөрсөн үеэр бид хоёртой хамтарч ажиллахдаа NBA-гийн дуртай тоглолтоо үзэх, нэг асныг тодруулах аяныг зарласан бол дөнгөж саяхан Blackpink-ийн тоглолтыг үзэх 3 азтныг шалгаруулсан. За тэгвэл яг одоо та Social Pay найз ураад таны урилгыг найз чинь хүлээж авах юм бол урилсан та урилга авсан найз чинь хоёулаа суглааны эрэхтэй болох юм. Тэгэхээр тэрхүү суглагаар юунд оролцох вэ гэхээр мэдээж маш олон бэлэг. Гэхдээ хамгийн супер шагнал нь энэ оны сүүлээр Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдах CS2 тоглоомын Major Angli-ийн оны сүүлийн тэмцээнийг үзэх нэг азтанд тодруулах юм. Тэгэхээр дээрэс нь мөн найзаа ураад найз зөвшөөрөх болгонд танд мөнгөн урамшуул бас орж байгаа шүү. Тэгэхээр маш олон ашигтай үйлдэлүүдийг Social Pay танд санал болгож байгаа. Тэгэхээр Social Pay болон Social Pay Junior хөтөлбөрт хамрагдаарай гэж хэлмээр бол ингээд од хоёлаа эхлэе. Social Pay application найзаа урийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгчид application шинээр найзаа урих бүрдээ дарга шатлалын дагуу мөнгөн урамшуулал аваарай. Урилгаар амжилттай бүртгүүлсэн таны найздаж мөн нэг удаа мөнгөн урамшуулал олгох болно. Application бүртгүүлгүй найзтай урилга илгээж, найзтай амжилттай бүртгүүлсэн тохиолдолд урилга илгээсэн болон хүлээн авсан хүн тус бүрт нэг суглаа бэлгэлж байна. Харин та суглаагаараа Унгар улсын Будапешт хотод болох Counter-Strike 2 тоглоомын Major тэмцээн үзэх эрхийн азтан болох боломжтой. Social Pay найзаа урийн урамшуулалт аян. За эхний сэдв ярихаас өмнө би өчтөр нэг мэдээ харсан байхгүй юу? Өчтөр шүү. Өнөөдөр Major League Baseball-ийн World Series буюу шигшээ цуурлын 7 дахь тоглолт хэдэн сая хүн үзсэн гэсэн бэ тэр тоглолтыг? 25 сая. 25 сая хүн шууд зургатаар хүлээ авч үзсэн. Энэ бол амар тооштой нэг ивентийг 25 сая хүн үзнэ гэдэг. Тэглээ Тэр ганган тоглолт болсон юм байна тийм үү? Яг л кино шиг тоглолт болсон шүү дээ. Яг энэ тоглолтын чанарын хувьд ярих юм бол үнэхээр одоо NBA-тэй харьцуулах юм бол одоо Cavs Warriors хоёрын 7 дахь гейм, эсвэл Boston Lakers хоёрын 7 дахь гейм шиг тийм юу одоо тийм magnitude-тэй тийм том 7 дахь тоглолт болсон л та. Тэгээд яаж тэнд очсон. Тэгээд яг ингээд тоглолтод болсон үйл явдлууд үнэхээр кино зохиолтой скрипттэй гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр скрипттэй байсан юм шиг тийм гайхалтай тоглолт болсон. Тэгээд яг тийм зүйлээс Los Angeles Dodgers баг хожсон нь бол үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд өнөөдөр ингээд би бодчихлаа л доо. Би хэдүүд өчтөр ч илүү нэг юм юусэн 2020 оноос хойш Los Angeles ингээд нийтдээ 6 илүү 7 авраг авсан байна. Одоо бүх major спортуудын лигээс гэж гэсэн статус юм баггүй юу? Тэгээ би одоо ингээд Los Angeles амьдраад 17 жил болж байна. Тэгээ 17 жил ингээд амьдрах одоо энэ хугацаанд байна шүү дээ. Los Angeles хот энэ major одоо бүх спортууд шүү дээ. NBA, NHL, NFL, MLS, MLB, WNBA гэдэг ингээд 6 одоо major спортын лигээс нийтдээ 14 авраг төрсөн байдий. Тэгэхээр 17 жилд 14. Тэгээ ер нь бол спортод хайртай, спорт үздэг. Тэгээд ийм хүмүүс тэгээд Los Angeles амьдрна гэдэг бол нэг ясандаа одоо нэг тийм перктэй илүү давуу талтай. Жил болгоо ер нь жилд ямар нэгэн тийм одоо гоё мэдрэмжийг авч яадаг гэх юм уу. Нэг тийм хот байна. Тэгээ ер нь бол аврагуудын хот гэж нэрлэдэг. City of Champions гэдэг чинь Los Angeles-ийг. Тэгээд
тэр зүйлээрээ ч гэсэн энэ бол гайхалтай байлаа. Тэгээд нэг юм онцлоход Лос Анжелес Lakers баг 10 сарын 31-нд яг ингээд 100% зарагдсан. NBA-гийн бүх багууд одоо хүлийн зөвшөөрсөн Марк Волтер мөнгөө шилжүүлсэн. Тэгээд одоо 100% Dodgers-ийн эзэн одоо Лос Анжелес Lakers-ийн эзэн болсон. Тэгээд тэр хүн хоёр дахь одоо back to back яг сүүлийн хэдэн 3-ыг дараалж авч 5 жилд 3-ыг авч ийн л да. Гэхдээ back to back гэдэг энэ юу чинь айгу тэр болгон гараад байдаг байхгүй. Одоо бейсбол 2020 оноос хойш энэ зүйл гараагүй. Ингээд 25 жилд анх удаа гарч байгаа. Тийм. Бейсболт ч гэлтгүй сагсанд ч гэсэн одоо NBA 7 жил дараалаад өөрөө авраг тодорцсон ба шүү дээ. За уг нь юу яа гэж бодож ирсэн юм. Жаморантаар эхлэе гэж бодсон. Гэхдээ чи нэгэн задлцсан учраас хоёлоо Lakers-ийн эзэн албан ёсоор солигдсон талаар мэдээгээд энэ үйл явдлаар эхлүүлэе гэж бодож байна. Лос Анжелес Lakers баг 10 тэрбум долларт хүрсэн дэлхийн анхны баг болсон. Улмаар хувьцааны дийлэнхийг Dodgers-ийн эзэн Марк Волтер авсан. За ингэснээр одоо Lakers-ийн албан ёсны эзэн болсон. Гэхдээ энэ яадаг вэ гэхээр NBA-гийн 30 баг гэдэг чинь нэг компани, нэг одоо юу гэдэг 30 хувьцаа эзэмшдэг нэг компани. Энэ 30 хувьцаа эзэмшигч өөрийнхөө энэ компани хувьцаанаас хүнд зарахыг бусад 29 санал өгч шийддэг. Тэгэхээр сая бол одоо бусад 29 багийн санал өгөөд 100% саналаар Lakers-ийг шинэ эзэнтэй болохыг дэмжсэн байна. Тэгээ ерөнхийдөө бол энд одоо яагаад ингэ санал асуулга авах вэ? Ер нь бол компанийн зарчим хувьцаа нэмэх одоо хувьцаа шинээр хувьцаа худалдаа авч байгаа хүн тэр хүн ямар хүн үү яадаг гэдгүүгээ нөгөө NBA-гийн бусад 29 багт бизнесээ хамгаалах зарчим олгодог учраас энэ дүрм одоо зайлшгүй одоо гэдэг компани соёлоор хэрэгждэг. За энэ бол нэг асуудал. Lakers ингэ шинэ эзэнтэй боллоо. Энэ талаар үйл явдлыг бид зөндөө ярьсан. Lakers-ийн шинэ эзэн маань одоо ингэж штэ Dodgers маш их мөнгийг энэ амжилтанд зарцуулдаг гэж би сонссон. Lakers-ийн шинэ эзэн маань миний харж байгаа энэ үйлрэлт ч гэсэн солилцоо зогсоогүй гэдэг солилцоо манай багийн хийх солилцоо дуусаагүй байгаа шүү гэдэг Dodgers дээр бүр Lakers дээр ярьсан байсан. Lakers-ийн шинэ эзэн маань амжилтын төлөө мөнгө зарж чаддаг гэх юм байна тийм үү? Тэгэл яг. Тэгээд энэ хүн чинь гол нь спортын одоо professional спортын баг өдөртөө сурцсан одоо 10-аад жилийн experience-ээс Dodgers-аас авахгүй л да. Dodgers-аас эхлээд тэгээд бас Англид хөл мөнгөн багтаа гэдэг ба шүү дээ. Энэ хүн чинь яаж professional лигийг биш спортын багийг яаж удирдах вэ гэдгээс мэддэг. Хаана мөнгө зарах вэ мэддэг. Яг NBA MLB хоёрыг харьцуулах юм бол NBA capтай. Гэхдээ тэр хүн cap-аас гадуур одоо жишээ нь staff-ууд ч юм уу, scout-ууд ч юм уу ямар нэгэн гадуурх бид нар багт хэрэгтэй бүх тийм хөрөнгө оруулалтыг сайн хийж чадхаар тийм хүн байгаа л да. Уусаа тийм гэдэг нь Dodgers-тай батлагдсан тийм хүн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол Los Angeles Lakers-ийн хувьд бол маш одоо юу гэдэг одоо авууштай зүйл. Тэгээд яг үнэн хэлэхэд байна шүү дээ. Энэ хүн одоо баг авч байгаа нь яг одоо энэ LeBron-оос одоо Luka руу шилжиж байгаа энэ яг шилжилтийн юм дээр таарж байгаа нь бол бүр маш сайн хэрэг гэж бодоод байгаа шүү дээ. Лукагаас LeBron руу шилжилтийн өнгөрсөн 7 хоногийн подкастын дээр хоёулаа хүмүүсчтэй янзаар доромжлууллаа. Сая өчигдөр NBA Talk-ийн энэ үлрэлийн 3 дахь дугаар хурж гинөө. Тэрэн дээр бас манайд энэ сэдвээр ярилцж ирсэн. Тэгээд миний харснаар бол анар хоёулаа санал нэг байх шиг байна. Тийм үү? Тэнгүүд за тэр хөтлөгч нь яг тэр бол юм ойлгохгүй. Тэр юу ярьж байгаа гэж ойлгохгүй. Баясаа тулгаа хоёр эсрэг байр суурьтай байх шиг байсан. Гэтэ зүгээр ямар ч байсан энэ ингээд өнөөдөр ч гэсэн Lakers-ийн Portland Trail Blazers багтаа тоглолцсны дараа би постуудыг бас ажиглалаа. Lakers-ийн постуудаар фэнүүдийн комментиг бас л байр суурьд мэдээж хожил баярлсан их байна. No LeBron, no Luka, no Reeves, no problem гэдэг пост комментууд их байна. Гэхдээ тэрэн донд нөгөө л LeBron нэг ингээд гэдэг нэг хоёулаа өнгөрсөн 7 хоногт ярьж адуулсан сэдв бас л явж л байна. Тий. Одоо ингээд чамд одоо нэг үгдийн өнгөрсөн 7 хоногоос подкаст хийснээс хойш Lakers 4 дараалал очичлаа. Одоо чамд байр суурийг хамгаалах боломж одоо ингээд микрофоны өмнө олдож байгаа байхгүй. Байр суурь амгалах. Гого. Миний байр суурь шүү дээ угаасаа л хийсэн. LeBron-ыг би үүсэхгүй. LeBron агуу тоглож шүү дээ. LeBron
бүх цаг үеийн 1 2 үл гэдэг гэрж яригдахаар тийм тоглож. Тэр хүн 41 настай одоо хүртэл ингэж тоглож байгаа гайхалтай. Тэр үнийг бол үүсгээд байгаа юм биш. Гэхдээ зүгээр энэ одоо Лукаг тойруулаад одоо хэлээд штэ. Одоо бүр эхнээс нь ярих харчаад байл да. Бүх юма тайлбарлах, өөрийнхөө тайлбарлахын тулд бүхийг эхнээс нь ярих. Хараа Лукагийн солилцоо болоход хоёулаа ингэж ярьж байсан штэ. Окей. Lakers одоо шууд шинэ хуудасаа эхлүүлж байгаа юм байна. Лука дээр одоо ингэж ирээдүгөө явъя гэж байгаа юм байна. Ирэх 10 жилээ Лукатай зөвсөлж байна гэж бид нар ярьсан тийм. 100 LeBron гэрээ өгөөгүй. Тэр нь болохоор угаасаа Лука дээр одоо энэ баг ирээдүйн явна гэдэг. LeBron ч өөрөө мэдсэн. Rich Paul хэлсэн шүү дээ. Окей. Бид нар Lakers-ийн сонголтыг яаж ин бид нар ч гэсэн өөрийнхөө одоо цаашдаа яваа өөрсдөө харна гэдэг нэг тийм мэдээлэл хийгээ үстэ. Тэрэн дээр л одоо тэртээ түргүүд ихсэн юм чинь одоо Лукад л зориулсан баг босгоо шүү дээ. Яг тэр баг дээр бол яг LeBron-ы рол бол нэг тийм хэрэгтэй биш вэ? Яг хэсэм дээр. Би тийм л юм ирсэн. Одоо чи ингээ хартаа Лука 8 дахь жилдээ тоглож байна те. Даалс шүү дээ. Лигт орж ирснээс хойш зөндөө олон удаа ростероос олсон. Гэтэ 2 удаа хожиход ойрхон очсон байхгүй. Нэгт нь эхлээд Jalen Brunson-тэй явсан. Jalen Brunson-тэй Western Conference Finals хүртэл явсан шүү дээ. Тэгэхэд ростер нь ямар байсан? Jalen Brunson 2 тийм үү? Тэгээд Hardaway Jr. өөр юм байла. Maxi Kleber тэгээд Paul байлуу центр нь. Харин 2 SG тэгээд Luka 2 офисыг авч явдаг. Нөгөө хэд нь тусалдаг рол тоглогч нар байгаа сте. Тэгээд Jalen Brunson явсан болоогүй. Ерөөсө болохгүйсэн. Тэгээд дахиад яг Jalen Brunson яг хийдэг ажлыг Kyrie Irving-ээр хийлгэсэн. Яг тэр хослол ямар гой зөгсөж илээ. Бид нар мэдчихсэн сте. Boston-тай Finals хүртэл явсан штэ. Тэгэхэд ямар солилцоо болоод Даасыг яг тэр хүртэл хүрсэн гэж Gafford-ыг центр дээр аваад хэнийг PJ Washington-ыг дөрөв дээр авч байгаа шүү дээ. Тэгээ 3 дээр Hardaway Jr. байсан. PJ Washington хийдэг рол шүү дээ те. Бид нар мэдчихэж байгаа шүү. Самбарлуу дайрдаг, хогонд нь гүйдэг, хамгаалдаг те. Тим рол тоглогч нийцээд байгаа байхгүй. Одоо Лукагийн тоглолтод аль хүний одоо тоглолт нь комплимент болох вэ гэдгийг л бид нар одоо ярих хэрэгтэй байхгүй. Түүнээс LeBron Лукатай тоглол бид нар цаашаа явна гэсэн юм ярихгүй байхгүй. Чин Лукагийн баг Лукаг тойруулаад босгоно. Хараа LeBron ч гэсэн яг тэгж бодсон шүү дээ. LeBron биш дээ, Miami дээ шүү дээ, Dwayne Wade, combo guard заяа. Хоёр дээр тоглолт нэг дээр ч тоглоно. Тэгээ Bosh, тэгээд Chalmers өөр юм байла. Ray Allen Bosh хоёрын юу тэр Ray Allen ялангуяа шүү дээ, 3D guy шүү дээ. 3-аас шидэг сайн хамгаалцдаг. Тим багтаа үжиж Miami тойцсон. Дараа нь Cleveland-д яасан. Яг л адилхан шүү дээ. Kyrie Irving, LeBron James, J.R. Smith, Iman Shumpert тэгээд центр юм байсан Moscow байсан. Яг энэ одоо нөгөө Жорж бэлэн нүдэн дээр байгаа байхгүй. Яагаад тэрийг ашиглахгүй гэж. Одоо ашиглах хэрэгтэй байхгүй. LeBron биш үү? Хараа багийн ингээ focal point нь Luka байхад LeBron яг Luka-тай адилхан тоглолттой байхгүй одоо бол. Яг энэ хоёр байрал давхцсан. Рол давхцсан. Рол давхцаад ирэхээр бид нар яадаг юм мэдэн штэ. Cavs яасан. Вебши Cavs нэ. Clippers яасан. Paul George Kawhi хоёр амжилт гаргасан уу? Гаргаагүй. Phoenix Suns дээр ямар лаглаг хүмүүсийг авчираад ролон давхцаад яасан. KD, Booker, Bill-ийг авчирсан. Бас л энэ ингээд фейлдсэн тохиолдол зөндөө шүү дээ. Яагаад бид нар тэрийг давхтах ёстой гэдэг зүйлэн дээр л ярьсан. Түүнээс би LeBron-ыг муу ингэсэн гэж яриаг. Luka-тай LeBron энэ хоёрын рол давхцах учраас цаашаа ямарч. Харин LeBron-ы оронд хоёр сайн одоо тий хогонд нь гүйчдэг айлын эсрэг талын багийн сайн хамгаалагчийг өөдөөс нь очиод хамгаалцдаг тийм хоёр хүн байхад тэгээ timely 3-аас шиддэг заяа. Баян ингээ шидэд оноонд оролцоод байхгүй сул гаргаад өгөх тэрийг хийждэг J.R. Smith шиг ч юм уу, Ray Allen шиг ч юм уу тийм тоглогч нар байх юм бол энэ баг цаашаа явах гээд байгаа байхгүй. Тэгээ угаасаа энэ жил LeBron явахгүй тодорхой. Өөрөө явуул гэхгүй бол Lakers явуулж чадахгүй тэр хүн чинь өөрөө no trade clause-тай. Энэ жил байхгүй зүгээр би зүгээр ярьсан юм миний хэлсэн юм бол шүү дээ. Яг одоо энэ баг бол дараа жил энэ 53 сая дээр 2 рол тоглож авчрах юм бол цаашаа гэрэл гэгтэй байна л гэж ярьсан. Түүншэл LeBron-ыг одоо шууд явуул тэр боломжгүй шүү дээ. LeBron өөрөө л явуул.
За тэгвэл ийм одоо асуулт байна. За Lakers одоо 4 дараалал хожичлоо. Лукатай, Лукаку, Ривсгүй тоглоод 4 дараалал хожичлаа шүү дээ подкастаас ш. Яг одоо бол бөмбөг маш гоо шилжиж гин бүгд одоо юу гэдэг аз жаргалтайгаар сагсан бөмбөгийг тоглож гин. Тэгээ чи болохоор chemistry байна. тий энэ байдлыг LeBron эвдчихнэ гэж хараад байгаа юм уу? Би бол энэ илүү эвдэгдэн л гэж бодож байна. Гэхдээ LeBron л да тоглолтод 20-оос дээш шидэд ирэх юм бол бусдынгийнхэн шидчихсэн тоол багасна. Бусдынгийнхэн бөмбөнд хүржсэн секунд нь багасна. Бөмбөнд хүрэхгүй бол тоглогч нар яаж унтардаг, яаж юугээд одоо хөлддгийг бид нар зөндөл мэднэ шүү дээ. Энэ гол бөмбөг шилжээд ингээ бүгдээ ингээд оролцоотоо тоглохоор чинь энэ сагсан бөмбөг чи яваад шүү дээ. Ер нь бол багийн сагсан бөмбөг чи ингээд тэгжил явдаг шүү дээ. LeBron, Luka 2 тэгээд Reeves энэ 3 ингээд 24 секунд хуваацаад эзэмших юм бол нөгөө рол тоглогчид нь бусдаа байх. Тэгээд бид нар дахиад хамгаалтын асуудалд орно. Хамгаалтын асуудалд орно. Хараа одоо 40, 41, 42 хүрч байгаа LeBron James орж ирээд PJ Washington шиг хамгаалах уу? Aaron Gordon шиг тийм өөр ролтой тоглож чадах уу? Лукагийн хажууд үгүй штэ. Тэгэх боломж ямар ч yok. Тэгээ хилж байгаа инжүрийн талдаа Саярка мэдрэлийн гэдэг чинь энэ хүнийг тэгж яах төр чөлөөтэй хөдөлгөн биеийг хөдөлгөн гэж би бодохгүй. LeBron 2008 оны одоо Redeem team дээр багаараа уулзж явах нэг үг хэлсэн байдаг хгүй. Бид нар бүгдээ од тоглогч нар. Бид нар бүгдээ багийнхаа лидер. Бид нар хизээч тийм хар ажлыг хийдэггүй. Бид нар хизээч тийм бохор ажил хийдэг тийм тоглогч нар биш. Гэхдээ бид нар ялахын тулд одоо тэрийг хийх ёстой гэж яг өөрөө хэлжсэн үнэн аахгүй. Тэнгүүд одоо LeBron бүх цаг үедээ багийнхаа номер 1, бүр багийнхаа ерөнхий менежер, багийнхаа ерөнхий дасгалжуулагч байсан үе би. Одоо тэнгүүд Лукагийн гарт бөмбөг байна. Дээрээс нь Austin Reeves-ийн гарт бөмбөг оччлоо. LeBron ихээр мэдээж Austin Reeves-ийн минут бөмбөгний ирэх мэдл багасхан тодорхой. Гэхдээ тунгийн тааруулж чадах юм бол мэдээж LeBron-тай Lakers яаж үгүй хамаагүй илүү дээ. Яг одоогийн байдлыг энэ байгаа юм дээр LeBron ирэл мэдээж илүү л дээ. Гэхдээ энэ багийг цаашаа next level авчрахын тулд чинь Luka комплимент болохоор рол тоглогчрыг авчирж ил цаашаа явна шүү дээ. Би энэ жил LeBron ирээд ч одоо энэ байгаагаараач LeBron ирээд ч контендер биш шүү дээ. Бид нар одоо ингээд яг сизны гоё ихлүүлж байна. Гэтэ энэ чинь урт сизон 82 тоглосон заяа. Гэтэ контендер төвшөнд би очиж чадна гэж би бодохгүй. Харин энэ багийг цааш нь контендер төвшөнд яхаа гэх юм бол энэ roster construction. Яагаад roster structure гэж яриад тий. Roster яаж бүрдүүлнэ гэж яриад. Тэр чинь л энэ шүү дээ. Тэгэхгүй зүгээр бид нар фэнтези тоглож байгаа шиг хамгийн том нэрнүүдийг аваад 2020 энэ 20 оноо энэ 20 оноо энэ 20 оноо гэх юм бол тэр чинь талбай дээр тэгж орчуулагдаж гарахгүй шүү дээ. Өөсөө тэгдгүүг бид зөндөө харсан шүү дээ. Чи Brooklyn Nets-ийг хар яалаа ямар том баг авчлаа. Phoenix Suns-ыг яалаа ямар том хүмүүс авчираа. Тэгэхгүй Lakers гэсэн трипит чи 4 дахь юм дээр бас амар том Karl Malone, Gary Payton-ыг баахан хүмүүсийг авчираа тэгээ яаж фейлдчихлээ. Бид гэмтэд тоглоогүй. Тийм асуудал зөндөө л байдаг шүү дээ. Тэгэхээр тэр зүйлийг гарах хэрэгтэй байхгүй. Тэгээ рол тоглогч нар сайтай байж комплимент хийдэг тоглогч нарыг авчирж ижил баг цааш явна гэж боддог шүү дээ. Ямар ч юм дэ одоо би болохоор ингэж нөгөө нэг өнгөрсөн 7 хоногийн хуулийг ярьсан зүйл дээр болохоор ингэсэн шүү дээ. LeBron өгүүлэгдэхгүй байна. Яг одоо LeBron бүр өгүүлэгдэхгүй байна гэдэг. Тэгсэн чинь өнөөдөр ингэчлээ шүү дээ. Бүр өнөөдөр Austin Reeves Luka ч өгүүлэгдсэнгүй шүү дээ. Тэгэхээр энэ багт ингээд сэтгэл зүрх байж шүү дээ. Lakers нөгөө энэ зуны хийсэн солилцоо наманд Jack LaRave гэдэг тоглогч ямар Sacramento Kings, Memphis Grizzlies багууд энэ тоглогчийг урт хугацаанд авч үлдэхийг хүсээгүй. Рол тоглогчооч байлгахыг хүсээгүй учраас тэр чөлөө дахиад болоод ирсэн тийм үү. DeAndre Ayton Phoenix түнэс татгалцсан, Portland түнэс татгалцсан. Тийм учраас тэр Lakers 8 саяын цалингаар ирсэн. Marcus Smart Boston түнэс татгалцсан, Memphis түнэс татгалцсан, Washington Wizards түнэс татгалцсан. Ингээд татгалцсан энэ хүмүүсийг ингээд авсан чинь би нөгөө нэг улирлын ихний тоглолтын дээр яагаад тэгж их стресс одоо юу гэдэг ингээд азарт гаргаадсан бэхээр яг энэ тоглолтыг хүсэжсэн байхгүй. Marcus Smart, Jared Vanderbilt те DeAndre Ayton эдгээр ингээд өндөр тоглоод хожоод байх боломж байхад JJ Redick яагаад намхан зүтгэсээр байгаад хожигсныг бол ойлгоогүй. Тэгэхээр би бол тэрийг 100 JJ Redick-ийн буруу гэж ихний тоглолтыг бол хэлэх гээд байна. Гэхдээ магадгүй Redick өөр зүйл харсан байсан баг. Эсвэл
Винсент гимтэд ингээд боломж олдчихв. Бүр ойлгож байна. Ямар ч байсан Роб Пеленка ажиллаа сайн хийсэн байна энэ 100. Үнэхээр сайн хийсэн. Сайн хийсэн. Үнэхээр сайн Маш хийсэн. бага цалингийн зайд маш сайн рол тоглогч нарыг авчирч чадсан байна. Тэгэхээр да Jared хэнийг Darren Finney-Smith-ийг авч үлдээг байхад ямар тэнийг юм хийгээд байгаа юм Darren Finney-Smith-ийг авч үлдэхгүйгээл бүх хүн шүмжилж ирсэн заяа. Тэгэхэд Darren Finney-Smith-ээс татгалзаад гэдгсэн Darren Finney-Smith одоо хүртэл тоглоог байна. Тэгэхээр Darren Finney-Smith-ээс 2 дахин бага цалинтай Jack Laravi гэдэг тоглогчийг авчираад тэр нь Lakers-ийн яг одоо 4 талын хожицсан байгаагийн шалтгаан болж байна. Удирдал мэдээж эхэлж байна дөнгөж 7 тоглолтод юундаа их яарс дүр гэсэн. Үгүй бид нар 7-7 хоногт л дүгнэлтээ хийж явах хэрэгтэй байхгүй юу? Хараа. Тийм учраас бид энэ подкастыг 7-7 хоногор хийдэг байхгүй юу? Би дахиад нэг юм нэмж хэлье. Яагаад ингээд Лукад ингээд комплимент хийдэг хүмүүсийг авчираа гэдэг одоо нэг поинтоо батлахын тулд шүү дээ нэг юм лээ. Энэ зам биш дээ Лука бараг карьерт анхны удаа нэг хүн рекрут хийсэн. Тэр нь ямар хүн байсан гэж Маркус Смарт. Маркус Смарт юу дээ? Хамгаалдаг. Тэгэхээр Лука биш дээ хажуудаа хамгаалдаг хүмүүс авчирмаар байна. Тэгэхээр уус тэр ажлыг Роб Пеленка хийх хэрэгтэй одоо. Уусаа тэр их уг нь Вандо биш дээ. Вандо биш дээ. Олон мэдээ тогломоор. Гэхдээ цаатаж шидэлт нь орохгүй. Шидэл байхгүй, офенс байхгүй болохоор ялчгүй юм олохгүй. Окей, минут авч чадахгүй байхгүй. Хэрвээ одоо түрүүн хэлсэн Ray Allen шиг юм уу, J.R. Smith шиг хамгаалаа тэгээ 3-аас KCP шиг хамгаалаа 3-аас эзэлдэг хүн байсан бол энэ баг бүр сайн болох гэдэг байхгүй. Тэгэхээр яг тийм писүүд нь одоо дутуу байна. Тэгээ тэр писийг яаж гаргах вэ гэдэг чинь л тэр LeBron-ы асуудал дээр очиод дуусчаад байна л та. LeBron-ы 53 сая. Яг зүгээр гэхдээ бид нар ингээ зүгээр ийм л ярьж л байгаа болохоос бид нар лөө 1000 хараагаад одоо ялт дээр 1000 ингээ хараагаад янз бүрээр хэлээ 3 4 нүдтэйгээр нь дуудаад бид нэг чихгүй шүү дээ. Роб Пеленка Lakers front office-д Лука дээр ингээд ирээдүйн 10 жилээ тогтоо болгоно гэдээ яриа явж байгаа мэт бид нар ярьж байгаа болохоос бид нар энэчнээс LeBron-ыг ажилгүй болох гэдэг. Хүмүүс ихтэй бас амар personal хүлээж авах хувь дээр би нэг аавын ч юм уу ахын ч юм уу ажиллаа салах гэж байгаа юм шиг л үү. Гэхдээ гоё л доо энэ ч л спортын одоо яг тийм мэтгэлцэн одоо энэ санал бодлоо солилцож байгаа нэг хэлбэр. Тэгэхээр тэрэн дээр ингэж нэг манай амарчингийн хэлдгээр аргумент дээр үлдэхгүй хүний одоо бие рүү орж ирээд байдаг. Гэхдээ тэрэн дээр манай тэгээ бас нэг юм хэлээ. Суралцах уу. Одоо бас нэг юм хэлээ. Одоо ингээд LeBron биш үү? Одоо хөсөн үсэг ингээ Америкийн битүүч биш. Америкийн медиа тэр чигээр л ярьж байна. LeBron орж ирээд яах вэ? Lakers яах вэ? Одоо бол тэгээ Lakers хожоод байна. Яг энэ асуулт бол хөсөн үсэг болж. Хэрвээ энэ ингэсээр үргэлжилсээр байгаа заяа 11 сарын дунд сүүлээр хүрээд LeBron орж ирээд тэгэл Lakers хожигдуул яах вэ? Тэгвэл үнэхээр хожигдуул яах вэ? Үгүй тийм бол шүү дээ. Өстой жинхэнэ медиа барьж идэв шүү дээ. Америкийн медиа бол ялангуяа Лос Анжелесийн медиа бол барьж идэв шүү дээ. Одоо ингээд ер нь бол хүмүүс ингээд LeBron-ыг сайжралгүй байд ингээд хоосон хүлээлт үүсгэж жагаад тэгээд унчих юм бол өстой жинхэнэ LeBron-ы унах нөхөө бодлом гүнзгий ухаад байна л гэсэн юм шиг санагдаад байна шүү. Тэгэхээр айл болох тэр чинь нэг одоо их үлдэж ярмааргүй. Гэхдээ хүмүүс болохоор LeBron хоёр бол ингэж тайна гэж тэгээд. Нэг л зүйл байгаа юм. Энэ битэрч ярьж байгаа л да. Гэхдээ ярьж байгаа од ялт хоёр ярихгүйсэн ч энэ яригдгал сэдв баггүй. Уу яригдаад байгаа сэдв үе. Яа гэх юм бол энэ хоёр нөхөр LeBron дургуудаач биш. Ингэсэндээ LeBron дургу байх ямар ч шалтгаан байхгүй шүү дээ. Яа шүү. All time greatness юунд дургуц юм. Зүгээр миний нэг үнцэг тэгээд энэ дээр бодноос хараавал хараанаас тэгээд над хамаагүй л дээ. Хин LeBron мэдээж LeBron-ыг дахиад нэг биш нэлээд олон жил тоглохыг нь харах хүсэлтэй хүмүүс байдаг. Гэхдээ би өмнөх дугаараар дээр чилжсэн LeBron-ы үнэнч фэнүүд бас байдаг. Тэр хүн болгон өөр бодолтой байхгүй. Тэд нар юу гэхээр зарим нь ингэж би LeBron-ыг дахиад 2 жил харчмаар байна те. Хагуу амтэн штэ тий. Тэнгүүд үнэхээр л бас LeBron-ы фэн. LeBron ер нь одоо зодог тайлах болчихжээ гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа хэсэг байгаа. Тэнгүүд нөгөө тал нь одоо яагаад ESPN энэ нэг подкастууд те
тэр Skip Bayless ингээд шоглоод яад ийм байдал хүрдэ. Энд чинь хэрэг би нэг өмнөх дугаар тэрэлжтэй. Аливаа юм хугацаанаас хэтэрхээр ингээд ад болоод эхэлдэг. LeBron ингэж энэ агуул legacy-га ингэ хэрэг байсан үгүй гэдэг яриа магадгүй бид нар дараа нь ярих ба. Гэхдээ өнөөдөртөө ингээд орхиё. Яг юм бол дахиад эргээгээд нөө хараал ирүүл рүү орчих واخ. Гэхдээ зүгээр яг бид хоёр жишээ нь ийм яриа сууж ин гэдэг чинь уг нь ийм яриа сууж явах ёстой карьер биш байхгүй. Майкл Жорданы Washington Wizards-д эргэж ирж тоглосныг хэнд ч хэрэггүй хог байсан гэдэг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрдөг тийм үү? А хэрвээ LeBron James ингээд тоглоод одоо дахиж хизээж авраг авахгүй бол LeBron тэгэхэд л болж байсан юм да гэдэг яриа хамгийн үнэж фэнүүдийн дунд ч гарна. Тэр бол бүр одоо биш юм ахад 5 жилийн дараа 10 жилийн дараа гарах. Тэгэхээр тим хэрэг тулах байсан үгүй юу гэдгийг цаг хугацаанд харуулах бах тийм учраас магадгүй улирлын дараа ирэх улирлын дараа л энэ талаар ярих учраас одоохондоо орхив. Гэхдээ та яг нэг зүгээр хараад жүрөгөөд битүүрийн биений хэлбэр сахал ус нүдний шилийг орхиод зүгээр нэг ирүүлээ ботход үзээрэй. Энэ бол зүгээр Game Point podcast шүү. Энэ хүрээ амар тийч амар хөөрхөн санагдсан ш нөгөө 10 жилийн хүүхдүүд нэг бүлдэж штэ. Энэ бүдүү энэ дөрөвнүүдтэй гээд би тэрийг 10 жилдээ хүүхдүүдээс сонсчихсон. Тийм би 40 нас хүрэх чагтаа сонсно гэж үнэхээр төсөөлөв шүү. Баярлалаа бас хүүхд нас гоё. Game Point podcast үргэлжилж байна. За бидний дараагийн ярилцах сэдв ер нь энэ улирал эхэлж байхад лиг шүүлтийнхаа дүрмэнд хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан. Тэрнтэй холбоотойгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо хэд хэдэн статистикаар баталж харуулад байна. Энэ улирал эхлээд 10 тоглолтын 10 өдрийн дараах байдлаар лигийн сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй маш олон чөлөө шийдэлтүүд шийдэгдэж байна гэж. Эхний 10 өдрийн дараах байдлаар. Энэ юутай холбоотой вэ гэдгийг аль аль талаас хайж олох хичээж байна л да. Тэгэхээр чиний бодлоор яагаад ийм их чөлөө шийдэл тоглолтын турш гараад байна? Нэг статистик үзүүлэлт би харсан. Орландо Magic баг шүү дээ. 100 довтлогоо бүртээ 40 чөлөө шийдэл гүйцэтгэж байна гинэ. 100 довтлогоо бүрт 40 чөлөө шийдэл. Чөлөө шийдэлд бол сагсан бөмбөгийн хувьд бол амар гоё зүйл л дээ. Гэхдээ яг нөгөө талаар чөлөө шийдэлд үзэж байгаа хүний хувьд айгүй ритм унгадаг зүйл шүү дээ. Тэгэхээр энэ ч нөгөө сайн зүйл авчирдаг юм шиг үртэсээ бас ингээд хэмнэлээ унгаачих гэдэг. Яг энэ олон чөлөө шийдэлтүүд чиний бодлоор юунаас болоод байна? Энэ олон чөлөө шийдэл гэдэг чинь энэ олон алдаанууд л гэсэн үг шүү дээ. Тийм алдаа. Яг хүмүүс болохоор ингээд нэг бол яг тий одоо NBA-г soft тий алдаа амархан хүлээдэг болчлоо. Нэг бол одоо Shai Gilgeous-Alexander ч юм уу хуучин James Harden шиг ч юм уу тоглогч нар хитрхи одоо алдаа авах гэж тоглоод байна тий. Одоо өөрсдөө ингэж алдааны хойноос ингэж юу яадаг тоглодог гэдэг янз бүрийн юм байна л да. Аль алин талдаа л байгаа миний бодлоор. Тэстэ жинхэнэ бүр хариулт. Гэтэ ямар ч юм биш тий. Team Legler хэлж байгаа байхгүй. Team Legler гэдэг ESPN-ийн аналист. Яг ингээд тоглолтыг ингээд харах юм бол яг алдаа биш зүйл дээр чүүгч нар үлээгээд байгаа юм бол байхгүй нэг дэх байхгүй. Яг ингээд тоглолт нар одоо Shai дээр ч юм уу одоо Luka дээр ч юм уу те. Austin Reeves чинь аль тоглолтын дээр 22 free throw шийддэг шүү дээ. Sacramento эсрэг. Sacramento Kings. Яг ингээд харангуут шүү дээ те. Team Legler-ийг хэлж байгаа бол хамгаалж байгаа тоглогч нар одоо энэ цаг үед тоглож байгаа одоо шин цаг үед тоглож байгаа энэ тоглогч нар хитрхи дисциплингүй хамгаалтын дисциплингүй байна. Одоо жишээ нь догсон болгон дээр pump fake болгон дээр үсрээд очиад алдаа хийдэг. Тэгээд одоо drive хийгээд ингээд орж ирж байгаа хүмүүсийн үүдээс тэр одоо юугийн контест хийхээ оронд дарахгүй үжиж гараа явуулж одоо алгаддаг ч юм янз бүрийн тийм илүү үйлдэлүүд хийгээд байдаг болцсон. Тэгээд тэр нь бол тренинг янз бүрийн юмтайгаа холбоотой. Тэгээд энэ сагсан бөмбөг тоглож байгаа шинэ одоо залуучууд бол ямар ч тийм дисциплингүй хамгаалдаг болчоод ийм болоод нэг гисэн тийм үнцийг ярьжлээ. Тэгээд би бас Lakers fan болохоор бас хүмүүсийг нөгөө Austin-ийг 22 нөгөө King гэсэн шүү дээ. DeMar DeRozan чинь 22 free throw гэж хэлчихэд нөгөө юу хараа явчихдаг шүү дээ. Хөвлийн урлаас гараа явчихдаг шүү. Тэгээ ингээд яг үнэхээр худлаад ууцсан юм хэрэг бас тийм биш байгаа байхгүй. Зүгээр харалтаа. Зүгээр baseline дээр өөрийнхөө шийднэд ор зогсож байгаа нөхрийг очиод
түлхэж байгаа тим дисциплингүй алдаа хийж нэхэр чинь хамгаалж байгаа тоглогч нар бас нэг байна. А нөгөө талд нөгөө offensive тоглож байгаа хүн ч гэсэн бас тэр нөгөө foul bait гэдэг нь шүү дээ. Одоо ингээд pump fake хийгээл үүдээс нүсрэнгүүт ингээд алдаа авдаг ч юм. Тэр одоо техник бүр сайн хөгжсөн байна. Сайн одоо тэр техникийг эзэмсэн зөндөө юм биш үү? Atlanta Hawks-д одоо хин байна? Trae Young байна, Shai Gilgeous-Alexander, Luka, Austin Reeves өөр хин байдیں۔ Тэ зөндөө тийм сайн эзэмшсэн тоглогч нар байна. Тэр талаасаа бас байна. Одоогоос 20 жилийн өмнө 2000 оны дунд үеэр тиймэрхүү хуурмаг хөдөлгөөн хийдгээрэл жишээ нь Kobe алдартай байлаа шүү дээ. Окей. Тийм олон тоглогч тэгж хуурмаг хөдөлгөөн хийдэггүй байлаа шүү дээ. Kobe ч бүр нөгөө бити үсээрээ Kobe ингээд дохтын шүү гэхэд нь үсэртэл нь дохсоор гоод ингээд үсрэгцэн. Тэд чи хин блэ? Iman Shumpert төлөө J.R. Smith төлөө бити үсрээрээ гэж хэлж байхад үсэрцэн тэгээд чамаг үсэрхэл юм бол суулгах шүү гэж хэлсэн чинь тэгээд шууд ихний хамгаалтан дээр үсрээ тэгээд шууд сэлгэн цуужсэн ингээд нэг саяхан подкаст дээр яриадсан. Яг мэдээж одоо ингээд тоглогчдын ур чадвар маш ихээр хөгжиж байгаа. Одоо манай үндэсний бүхүүд юм штэ. Хуучин ингээд цаг тээврийн жолооч нар ирээд тээвртээ явж явж байгаа ирээд барилдаа төрүүлж яваад өгдөг гэсэн. Одоо бол тех ямарч боломжгүй. Яг бол энэ хүмүүс чинь жилийн турш, дөрвөн үйлрлийн турш, мэрэгжлийн туршид бэлтгэлж байна. Яг тэрнтэй адилхан NBA-ийн тоглогчид магадгүй 20 жилийн өмнөхөөс 30 жилийн өмнөхөөс тийсүр илүү ур чадвартай болсон, илүү их шинжлэх ухаанчаар бэлтгэл хийдэг болсон, илүү их баг булчин болгон дээр нэг дасгалжуулагч авчирдаг болсон, шидэлтийн, гүйлтийн, хөлийн ажиллагааных, шахсан тоглолтын бүгдээ тусдаа ажилладаг болсон. Ингээд маш олон талаар ингээд хөгжөөд явж байгаа. Тийм учраас тоглогчдын ур чадвар хамаагүй хөгжиж байгаа ш. Тэрийгээ дагаад мэдээж шүүлт ч гэсэн одоо 90-ад оны саксыг харал та. Йоо тэр Detroit Pistons-ийн Michael Jordan яадаг үлээ те. Бараг толгойг нь уургалж аваад энэ ч ингээд энэ ч нэг бараг хийгээд ингээд эргүүлэх гэдэг юм уу. Тохоо өвдөгтэй бараг тоглолт. Одоо бол team зүйлийг хүлэн зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгэхээр team зүйл болох ч юм бол гэмтэл бэртэлж маш их болцсон. Яа гэм бол энэ тоглогч нар чинь ингээд NBA-д орж ирэхин тулд бараг нөгөө мараалын илэгдэлд орж ичээд байгаа шүү дээ. Би энэ team хайрлахаас руу аргагүй болсон. Тэгэхээр нэгдүгээр тоглогчдын ур чадвар хөгжиж байгаатай холбоотой, хоёрдугаарт юу гэдэг шүүлт зөөлөж байгаатай холбоо. Гэхдээ миний нэг асуулт байна. Энэ бол удаан хугацааны процедурын явдал байхгүй. Гэтэл энэ үйлрэлд одоо шүү дээ. Одоогийн байдлаар эхний 10 өдрийн дараах байдлаар 45.7 алдаа үлээгдэж байгаа. Нэг тоглолтод дунджаар. Нэг тоглолтод шүү. Нэг тоглолтод 100 биш үү? Тийм. 100 дотлохоо бүрт 29.8 жилээр шилжих буюу 30 жилээр шилжиж ирэх гэж байгаа. Энэ үзүүлэлт биш үү? Өнгөрсөн үйлрэлээс зөвхөн өнгөрсөн үйлрэлээс харьцуулахад 23% өссөн байгаа байхгүй. Бүх цаг үеийг авчаа. Сүүлийн 10 жилийг авчаа. Ерөөсөө өнгөрсөн үйлрэл энэ үйлрэл хоёрын хооронд 23% зөрүү гарсан шалтгаан юу вэ? Пейстэй холбоотой юм лөө. Айгүй хурдан сагсан бөмбөг тоглодог болсон. Одоо чинь ингээд хурдтай довтлоод ороод ирэнгүүт байрлал эзлээгүй хамгаалагч тэгэл ямар нэгэн байдлаар алдаа гаргадаг болоо. Тэрнтэй холбож бодож магадгүй байна. Тэгээд харин яг энэ олон одоо энэ жил ч гэсэн одоо чинь 3-аас шиддэг тоглолцоор одоо ингээ хай-фай болчвол шидсний дараа бөмбөг одоо гаднаас гарсны дараа гарт нь хүрсэн чи алдаа үлээхэр тийм юу шээ дөрмийн өөрчлөлт хийж байгаа. Энэ болгон чинь тэгэл энэ тоонууд нэмэгдчихэл байгаа л та. Тэгээд хитрхи одоо хамгаалж байгаа тоглогч нарт бүр ээлгүй болоод байгаа юм. Дөрөм нь одоо шүүлтийн дөрөм нь ээлгүй болоод байгаа юм шиг санагдав. Улам хамгаалуулаад одоо юу гэдэг улам өрсөлдөөнтэй байхын оронд одоо зөвхөн довтолж байгаа тоглогч нар тийм давуу талтай байна гэдэг чинь бас жоохон нөгөө талаасаа жоохон сагсан бөмбөгтэй хэцүү юм шиг байна. Тэгээд үдчихэж байгаа хүн цаашинтай байж байгаа л нэг хүн очиод фри тро шиднэ гэж акшн хамгаалж тийм. Сүүлийн үед юу нь бол одоо ингээд реплей одоо юу гэдэг тийм буцааж ингээд үздэг болоод ингээд бүр хитрхи их ингээд тоглоом зогсоод байгаа нь жоохон ядаргаатай санагдаад байна шүү. Тэгээд 48 минут ч амар уртчих юм шиг санагдаж сүүлдээ барыг 40 минут болсон дээр ч юм шиг. Тайлбарлагч нар одоо бүр ингэж байгаа байхгүй. Нөгөө шүүгч нар ингээл реплей үзэж байгаа шүү дээ. Челленж авангууд ч юм уу эсвэл нөгөө цаг нэгтлэх гээд тэнгуү тайлбарлагч нар за хурдхан шиг үзээд яачих гэх нөгөө акшн алдахгүй тайлбарлагч нар яваад. Тэр хүмүүс ч бас ингээд тэнцээ ингээд ажиллаа хийгээд байгаа шүү дээ. Тэнгүүд хурдхан шиг үздэг яг юундаа удаад байгаа юм бол стресстэй л дээ.
Тэгэхээр энэ нөгөө техник технологи хөгжих тусмаа илүү нөгөө спортын эсрэг болох гэдэг. Одоо нөгөө хөл бөмбөгийн дэлхийн аваргыг бид нар үеийн үед Марадонагийн нөгөө гар те Лампортын цохилт ингээд Германы хаалганд унсан тэр ингээд тооцоог гэтэл энэ спортын нэг шүүгчийн алтай спортын салшгууны хэсэг нь байсаар ирсэн байсаарч байвал амттай байгаа даа. Хэзээ ч 100% шүүл хэзээ ч гарахгүй. Гэтэл одоо энэ бэ чинь бүр юу гэдэг шүү дээ. Одоо энэ сая амралтын өдрөөс эхлээд энэ бигийн шүүгчтэй ажиллаад эхэллээ шүү дээ. Шууд replay центртэйгээ шууд холбогдож болдог. Бүр ингээд нөгөө алдааг бүр илүү нэг тарах гад байна. Бүр их зогслоо гэсэн үг шүү дээ. Улдам малаагүй болох гэдэг. Тэгэхээр бүр илүү зогсох. Тэгэхээр зөвхөн нөгөө нэг юун дээр тэр нэг гар хүсэн дээр ингээд гураа шидэж байгаа тэр ч юм уу эсвэл юунууд хурдан дээр алдаа нэмэгдээд байна гэсэн чинь энэ үйлрэлд нийт ингээд драйв хийгээд ордог шүү дээ. Довтлоод орж байгаа довтлогоонуудын 8.5% дээр нь алдаа гарч байгаа гэнэ. Энэ нь NBA агсан түвшинд статистикийг хөтлөж эхэлсэн сүүлийн 13 жилийн төвшөнд хамгийн өндөр нь гинэ. Тэгэхээр ерөөсө бүх тал дээр алдаа нэмэгдэж байгаа юм. Тэгээ би энийг зүгээр ингэж нэг зүйлийг ингэж бодсон. Одоо ингэ Warriors нэг юм систем авчихсан шүү дээ. Жижиг тоглолтыг сагсан бомбог. Тэнгүүд тэр ингээд баг болгон дуурайх гэж оролдоод ингээл бүгд шиддэг болоод ингээл түүн ингээл бүгдийг чадварлах гоо. Ингээл тэрийг сууршуулж байгаа энэ би. Boston Celtics бас тэрний нэг илрэн шүү дээ. Жижигхэн дөрөв нэг өндөртэй тоглодог. Тэнгүүд өнгөрсөн үеэрлийн финал юу харуулсан бэ гэхээр өнгөрсөн үеэрлийн финал хурдан химнэл ерөөсө хурдтай. Тэнгүүд тэр химнэл дээр юу гэхээр бүтэн талбайд бараг ингээд хамгаалтын дарамт үзүүлээ явчихдаг шүү дээ. Контактлал ингээд full court press. NBA хүссэн үсээгүй ингээд амжилттай болж байгаа моделийг дагдаг байхгүй дасгалжуулагч нар. Энэ юугаад copycat league гэдэг ба шүү дээ. Тий. Энэ үед яагаад амжилтанд хүрчихвээ. Тийм учраас зарим тоглолтууд дээр ч харж байгаа шүү дээ. Бүр ингээд бүтэн талбайгаас ингээд дагаад pressure одоо прессинг хийгээд эхэлчихдэг тий. Тим зүйлүүд Portland бол яг тэгж тоглож тий. Miami ч тэгж түрүү жилийн finals дээр Indiana Pacers шагьяасан. Харин тий. Бүгдээрээ л тэгж. Энэ чинь нөгөө нэг сайн болоод байгаа зүйлийг бусд нь авч хэрэгжилж байгаа нь буруу биш. Магадгүй энэ миний харж байгаагаар бол энэ хамгаалтан дээр илүү их шахаж ажиллаж эхэлж байгаа энэ их хамгаалтын өндөр байгаад амлаа. Гэхдээ мэдээж улирал явах тусам хамгаалтын нөгөө алдаа гаргаж байгаа тоо буурдаг юм бэ л дээ. Яг гоо тэгтээ эхний 10 өдрийн дараах байдлаар түүхэнд байгаагүй юм өндөр байгаад байгаа нь л энэ удаад онцлоод яриа. Ер нь алдаа нь хаана байгаа юм бол гэж олохыг зорьсон юм. Би ч нэг юм асууя. Одоо ингээд Shai Gilgeous-Alexander түрүү жил одоо бүгдээр л одоо бүр Doris Burke юу тайлбархын дундуур хүртэл хийлээл бүр ингээд ад болсон шүү дээ. Нөө фаул мерчентгчлөө. Ингээ алдаа авах гэж тоглодог. Алдаа ингэж draw хийдэг тий. Энэ одоо ингэж алдаа авдаг нь чиний бодлоор энэ чадвар уу эсвэл одоо юу гэдэг зал одоо юу гэдэг хуулийн зураг ажиллаж байгаа одоо тийм булхаа юу? Булхаач чинь гэсэн үг. Одоо хүмүүс болохоор фаул ингэж аваад тоглогч нарт амар дургу байгаад байдаг шин. Булхаа биш ээ. Ер нь хүн амьдрал дээр хүн нэг зүйлийг за одоо чинь энэ хоолыг чинь энэ аягийг хий гэж бодъё л да. Энэ аягийг 100 хүн их юм бол магадгүй 100 өөр юм зар хийх байхгүй. Тэгэд чинийх зөв чинийх буруу гэж хэлэх ямар ч арга байхгүй. Дээрэс нь дахиад нөгөө юм болгон дээр л одоо угаасаа буруу байхгүй яа гэх юм бол шүтдэг тамирч мөн тэр Коби нөгөө шүүгч нарын нүдэнд харагдахгүйгээр алдаа гаргахын тулд алдаа хийж тоглогчдын татахын тулд шүүгчдийн үнцгийг судалж номыг уншсан байдаг шүү дээ. Shai Gilgeous-Alexander энэ алдаануудыг авахын тулд хөдөлмөрлсөн байна. Ур чадвар өөртөө бий болгосон байна. Austin Reeves-ийн 22 алдааг Sacramento Kings эсрэг авахын тулд нөгөө сагсан бөмбөгөө суур хөлийн ажиллагаан дээр маш сайн ажилласан байна. Austin Reeves яагаад тоглогч нар ингээд бүр ингээд тэнэг болтлоо хуурагдаад алдаа аваад байгаа. Яалтчгүй л ингээд зайл гаргаад байгаа юм чинь. Тэр чинь зайл гэдэг чинь ур чадвартай хүн зайл гаргадаг шүү дээ ер нь. Чи ур чадваргүй тэнэг хүн яаж зал гаргаад тэнд ер нь алдаа авч чадахгүй тэр бол. Тийм чи түрүү Монгол бүх ярьсан шүү дээ. Монгол бүхэнд хүч яг бяртаан болгон яадаг шүү дээ. Михтэн тий. Михтэн л хамгийн сайн барилддаг шүү дээ тий. Тэрнтэй адилхан михтэй л байгаа хэрэг. Тийм михий чи техник байгаа шүү дээ тий. Гэхдээ харин михий чи одоо яг ингээд зүгээр сайн ингээд бодох юм бол михийг зайл гэж хэлж болохгүй шүү дээ. Харин тий. Ам их бол зайлны хэлбэр гэхдээ ам их бас спортын хэлбэр л гэхгүй. Өрсөлдөгч шатаадаг тэр бол байдаг л зүйл. Тэгэхээр
Чиглс Александр бол би тэрэн дээр буруудгаа. Тэрэн дээр зүгээр шүүгчнэр хэр хэмжээнд автж ийн вэ гэдэг нь л чухал байгаа. Бүр ингээд хүлэн зөвшөөрсөн, заримдаа илт юм дээр хүрээг байхад нь бүр ингээд алдаа болоод байдлаар хүлэн зөвшөөрсөн байгаа нь хидийдсэн болохоос биш. Чиглс Александрыг энэ буруудах харахгүй. Game Point podcast-ийн ерөнхий ивент тэгчээр Joint Movement Colosseum-ийн үе мөчний шингэн доктор ажиллаж байгаа. Тэгэхээр яг ямар бүтээгдэхүүн зараад байгаа юм бэ гэдгийг танилцуулаад сурчлаад байгаа юм бэ гэхээр ер нь бол хэрэглээ сурсан хүмүүс ичнээн хэрэгэлдэг байх. Жишээ нь Америкт байгаа монголчууд бол энийг маш ихээр хэрэгэлдэг юм байлаа. Харин сүүлийн үед л дэлгүүртийг харагдахгүй байгаа. Яг бол бүгдийг Монгол руу аваа явцсан юм шиг байна. Тэм учраас Монголд баг бүх эсвэл жимийн сангуудаар байгаад байгаа шүү. Тэгээд ямар бүтээгдэхүүн юм бэ гэхээр таны хизээ нэгэн тогт ямар нэгэн байдлаар унаад ч юм уу эсвэл спорт тоглож байгаа ч юм уу ингээ гимтцэн байгаа тэр зөөлөн идүүдийг дэмжиж одоо буцаж бат бөх болгодог. Тэгээд үе мөчний өрөвсөл мөгөр сэдийн нөхөн төлжилтэхэд ерөөсөө гимтэлтэй холбоотой бүх зүйлийг ингэж дотроос нь ингэж дэмждэг юм бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр зүгээр нэг яваад хэрэглээд үз. Муу байвал одоо юу гэдгийг үнэхээр буруу шахахад одоо буруу юугаа зүгээр сайн байгаа нь ерөөсөө нэг юм уу хоёр сав бүтээгдэхүүн авсны дараа л мэддэг. Тэгэхээр савлгаа 1 литрээр тэгээд 33 өдрийн хэрэглээгээр байгаа Ахмад Настан гибэртэл гэмтэлтэй спортоор хичээлдэг, суугаа ажил хийдэг, хөдөлгөөн хязгаарлагдмал, хэвтрийн дэглэмтэйгээд энэ бүхэн зориулагдсан юм сайн бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр Colosseum-ийн хондротын за манай гэмтлийн инженер ялангуяа өвдөгний гэмтэлтэйнийг хамгийн ихээр зөвлөдөг юм зүйлийг Game Point podcast ивент дээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, Ахмад Настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Бидний дараагийн ярилцах сэдэв яг ийм гэхдээ иймэрхүү үйл явдлууд гарч ирэх надад яг үндэ одоо сонирхолтой санагдаад байна. Нэг юм драмтай ингээд гоё үйл явдлууд. Тэгээд за үйл явдал хаанаас ихснэ эхлээд би товчхон хэлээ тийм. Los Angeles Lakers баг Memphis Grizzlies багууд хоорондоо тааш тоглосон. Тэр тоглолтод Los Angeles Lakers баг ялсны дараа талбай дээр 30 минут гарантай тоглосон. 31 минут хүрээгүй. Ja Morant хэвдлийнхэнд хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр намайг над ингээд өнөөдрийн тоглолтынхоо одоо юу гэдгийг ингээд яагаад ингэж тоглосон, яагаад энэ тааруу байсан гэдэг талаар асуусан чинь наадхаа дасгалжуулагч нараас очиж асуухгүй да тэд намайг угаас тоглуулахыг хүсэхгүй байх шүү гэжтэй гэдэг зүйлийг хэлсэн. Улмаар энэ бол Memphis Grizzlies багийн дотоод дүрмийг зөрчсөн учраас тэрээр нэг тоглолтоор торгуулсан. За энэ бол асуудлын эхлэл биш юм байна. Эхлэл биш юм байна. Энэ юу вэ гэхээр өнөөдөр өглөө гарсан мэдээлэлээр Туомо Лисала дасгалжуулагч Ja Morant хоёр сүүлийн өдрүүдэд иймэрхүү хэмжээний маргааныг маш олон удаа хоорондоо хийсэн гинэ. Нэгсэндээ би нэгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Тэгэхээр Ja Morant өнгөрсөн улиралд нэг дасгалжуулагч халуулсан байгаа шүү дээ. Одоо хоёр дахь халуулах гэж оролдож байна. Энэ маргаан хаана хүрч төгсгөл энэ маргааныг юу гэж харж байна? Ja Morant халагдах болов эсвэл Ja Morant солигдох болов? Исла халагдах болов гэж. Тий. Ja Morant яг адилхан шалтгаанаар түрүү жил Исла юу байсан? Исла үстэй. Исла. Лисала юу? Одоо яг Исла мэн. Түрүү жил яг Том Дженкинс тасалжуулагчийг яг ийм байдлаар ер нь бол халуулсан шүү дээ. Намайг тоглуулахгүй байна. Над дээр ерөөсөө pick and roll явахгүй байна. Тэ над дээр бөмбөг ирэхгүй байна гэдэг байдлаар яг ингэж комплейндад халуулсан. Тэгээд одоо энэ Исла тасалжуулагч авсан шүү дээ. Тэгээд санжны өдрлийн сүүлээр хамаагүй их pick and roll Ja Morant-аар яваад эхэлсэн шүү дээ. Юу шалгонд бол офис шалгонд болоод тэгсэн чи хожиж явж байсан Memphis хожигдоод эхэлжсэн чинь асуудал хэндээ байсан. Тэгэд энэ жил хараа яг адилхан юм хийж байгаа. Гэхдээ биш үү
түрүү жилээс хамаагүй илүү. Вообще карьертаа одоо хийжсэн бүх жил одоо хэдэн жил болж байгаа юм? Хин чинь 7 жил. 7 жил болж байна тий. Бүх 7 жил болсон юм уу? Тийм, Жаморан 7 жил болцсон. Уртам шүү. Хараа 7 жилд шүү дээ хамгийн их pick and roll дунджилж байгаа. Одоо нэг тоглолтод хийж байгаа. Улирал нь энд Исэло тоглож байгаа. Тэр түрүү жилийн асуудал чинь эдийн засагдчихад хахад одоо хүртэл ингээд коучинг юуда одоо тэг стафтай таахгүй гэдэг чинь манерт асуудал байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр хэрвээ одоо Memphis-ийн одоо юу гэдэг бага бодох юм бол энэ томдлоготой хүнийг бол явуулсан дээр л гэж бодчих. Хитрхи одоо багаас томдлоготой болчихор чинь хэцүү шттэ. Өнгөрсөн жил Memphis Grizzlies баг Tyler Jenkins-ийн удирдлагын дээр би баг энийг мэдээлэл буруу санааг бол багийн удирдлагаас үссэн. Товтлогоо өөрчлөө гэж. Тийм учраас Tyler Jenkins тасгалжуулах туслахаараа шинэ одоо тасгалжуул одоо юу гэдэг товтлогооны систем баг дотроо хэрэгжүүлээд тэр нь юу гэхээр Ja Morant-ийн гараас бөмбөгийг айлуулах цөөлөд илүү олон хүний оролцоотойгоор сагсан бөмбөгийг явуулдаг болоод ихсэн чинь энэ дэр комплементэр байгаад Tyler Jenkins-ийг халуулсан. За энэ бид багийн од тоглогчдын тасгалжуулагчаа комплементж халуулдаг тохиол бишгүй дээ л нэг байдаг. Тэртээдгүй Memphis Grizzlies багийн лидер. Тийм учраас энэ дэр багийн эсдүүд од тоглогчийн талд хэдийгээр өөртөө ингэж хүссэн мөртлөөсөө од тоглогчийн талдаар орж байгаад ойлгож болох талдаа. Тийм учраас Tyler Jenkins-ийг халахдаа маш их шүүмжлэлт агуулж өстэй. Бүх одын тоглолтын үед тэд 2 дугаар байранд явж исэн баг штэ. Тэгээд асуудал үүслээ доошо унлаа. Тасгалжуулагч нь халагдсан штэ. Тэнгүүд одоо яг энэ асуудал дахиад гарч иж байгаа. Тэгээд дээрэс нь сая Lakers-тэй хийсэн тоглолтын дээр бүр сэтгүүлчид ажилласан байгаа. Бөмбөгөнд хүрсэн үедээ тийм санаачлагтай биш. Бүр тийм дайчин биш. Нөгөө өмнөх жаач нэг үсрээд тесрээд ингээд алж хийж гадаад шүү дээ. Сая тийм ш. Тэгээ бөмбөгөнд хүрээгүй үедээ зүгээр тоглолт үзээ яваадсан гинэ. Тийм учраас 30 минут л тоглосон байхгүй. Тэгсэн чинь намайг тоглоулахгүй нэ гэж уурсан байгаа байхгүй. Тэгээд яг яа шийдсэн шүү дээ. Маш муу шийдсэн. 3-аас 6 ч л. Үгүй 6-аас 0 ч л. 3 шийдэлт. Хараа бисаа 7 жил болсон гэх нь бас гайхч. Энэ 7 жил болчоод Жаморанд хөгжөөгүй шүү дээ. Яг тийм би надад чи яг 7 жил гэсэн байхгүй. 7 жил тоглолцоод энэ би 7 жил. Анх орж ирсэн яг тэр чигээрээ. Гэхдээ биш дээ тий. Одоо биш дээ тий. Тесрэлт нь багасцсан. Тохох нь багасцсан. Өдөр флаш юм нь багасцсан. Тэгсэн мөртлөө тоглогч нар чи ер нь бол одоо жилийн жилд одоо 100 амраал ирэхтэй одоо юундээ нэг техник нэмсэн биш. Ядаж шид дундаа шиддэг. Эсвэл 3-аас шиддэг. Эсвэл юу дээ оролт морлт шал ондоо болцсон ороод ирдэг штэ. Тэгэхэд биш үү те Жаморантын одоо яг 7 жилийн өмнө орж ирсэн Жаморант яг тэр хэвээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ тоглогч одоо миний одоо намайг тоглоулахгүй байна. Одоо коуч нарыг халаа гих тийм хэмжээний тоглогч муу юм. Өнөөдөр Тим Бомтон өнөөдөр тэгж байгаа байхгүй. Hoops Collective-ийг сонсч байсан чинь яг ясам дээр биш те Жаморант эхний 10-т ч байхгүй. Гардууд байх юм. Point гардууд байх юм бол. Darius Garland бараг Jam-ронтээс илүү байгаа гэж байна. Яг ингээд бодоод үзэхэр үнэн байгаа. Яг Jam ингээд point guard-уудыг ингээд тоолоод үзэх юм бол 10 илүү Jam-ронтаас илүү тоглогч олдох байхгүй. Гэтэ тэд нар бүгдээрээ багийн нэг номер биш шүү дээ. Тэгээд Jam-ронт болохоор тэнд одоо статик бурхангүй газар бууг суучаад тэгээд ингээд томроод нэгд чинь тим байж болохгүй байхгүй. Тэгээ хараа 7 жил тахтай шүү дээ. Амжилт гаргасан нь шүү дээ. Плей-офф нэг л хожил авсан баг. Нэг л ягаад 2 хүртлээ явдлаа. 2 дахь раунд дээр очиод тожигдсон шүү дээ. Тэгээд гисний үл бид нар үгүй окей нүг өстгөл. Юу гэлээ. Тийм. Өрөндөд алзахгүй даа гэж хэлснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна уу? Тэгээд сүүлийн 3 жил одоо энэ орох юм бол сүүлийн 3-4 жил л шүү дээ. Дандаа ийм асуудал талбай гадарх асуудлаар дандаа ингэ suspended болдог. Чин байж болохгүй байхгүй. Тэгээ багтаад байхгүй. Бэртэн. Тэгээд тийм бэжэж тэгээд тийм олон юм demand хийгээ суугаад байдаг хүн байж болохгүй байхгүй. Jam-ронтын хамгийн оргил амжилт нь 2022 онд байсан юм байна. 27 оноо дундчлаад
будагтай талбайгаас нэг тоглолтод дунджаар 16.6 он аваад талбай дээр хатад нэмэх 6.1 үзүүлэлттэй байсан. Тэ. Нэмэх 6. Яг энэ цагаас хойш 22 оноос хойш жил болгон буурсаар одоо яаж байгаа гэхээр 20 оноо дундчилж байгаа. Будагтай талбайгаас 11 оноо авж байгаа. Талбай дээр түүнийг байхад хасах 2.7 үзүүлэлттэй байгаа Memphis Grizzlies баг. Тэгээд чөлөө шидэлтийн рейт нь буурж байгаа. Хожлын одоо рейт нь буурж байгаа, үн шээр нь буурж байгаа, бүх үзүүлэлт нь буурж байгаа. Гэхдээ Ja Morant 22 оны Ja Morant-д бол NBA-гийн маш олон баг бүгдээ өгөхөд бэлэн байсан баг. Яг одоо ингэж юм. Ер нь чи санаж байна уу? Хин Jalen Brunson-ыг New York Knicks багт очиход Романо Шелбүрн хэлжсэн шүү дээ. Ер нь ийм багийн лидер нь амхан баг хизээч явар болдог юм аа, ялдаг юм аа гэдэг. Тэгээд Jalen Brunson ингээд энд багийн лидер болоод авраг авч чадахгүй гэдэг яран дээр тэгж хэлжсэн байхгүй. Яг тэр шиг угаасаа NBA-гийн зах зээл дээр ийм жишг байд юм байна л да. Баг би жижигтэй холбогч тоглогч зах зээл дээр тим их угаасаа үн хүрдэггүй ингэнэ. Тэгээд дээрэс нь чи хамгаалж чаддаггүй биеийн одоо хүчээр нөгөө өөр хүнийг зогсоож чадахгүй биеийн асуудалтай бол NBA-гийн бусад багууд чамайг нэг их хүсдэггүй ингэнэ. Яг энэний тод жишээ нь Trae Young гэхгүй. Trae Young Ja Morant-ийн хажууд бүр супер тоглогч зөө. 3-аас шиддэг бүр ингээд ассистент тогтмол 10-аас дээш байдаг. Тэгээ ялыг гэсэн хүсэл ирмэлзэлтэй багаа тоглодог багийн жинхэнэ лидер. Гэтэл Trae Young-д Atlanta Hawks Макс гэр өгөхгүй гэж байгаа байхгүй. Яг бол чи би жижигтэй чи хамгаалж чаддгүй. Trae Young адилхан хамгаалж чаддгүй үнэ. Гэтэл Ja Morant-д бүр шидэлтэн байхгүй. Тэнгүүтээ талбайн одоо буу барьж тоглох дуртай. Дасгалжуулагч айл хэдийн халуулсан тий. Тэгээд ингээд маш их гимтдэг. Trae Young-тай жоох байж зоддог. Тийм тоглолтын арга барил нь тийм тесэрдэг учраас жил болгон тесэлт нь угаасаа буурж байгаа. Тэгээд ерөөсөө ингээд сүүлийн 3-4 жил ерөөсөө асуудлын лизэн байсан. Тэгээд ийм тоглогчийг угаасаа их сурвалжууд мэдээлж л дээ. Зах зээл дээр гараад Ja Morant-ыг сонирхох баг угаасаа тийм их байхгүй гэж хахад яг одоо Ja Morant юу хийгээд өгнө гэхээр Memphis Grizzlies түүнийг одоо нэг солио гэж шийдчихвэл шүү дээ. Энэ баг дахиж хизэж эргэж хаалга нээхгүй байхгүй. Өөр ямар нэгэн баг хаалга нээлээ гэхэд тэр хаалга тийм олон жил онгоохгүй. Тэгэхээр миний харж байгаагаар Ja Morant яг одоо хийж байгаа энэ үйлдэл өөрийнхөө карьерийг л богиносгож байна. Өөрийнхөө карьерийг л богиносж байна. Тэгээ энэ дэр хэн буруутай вэ гэхээр мэдээж өөрөө л хүн ихлэ буруутай. Гэхдээ нөгөө нэг Ja Morant-ыг ингээд буу муу барай ингээд яваад байхад Inside NBA хэлжсэн шүү дээ. Team Morant гэдэг аавд нь хандчихлаа. Чи хүүгийнхээ аав нь шүү. Чи ганг бүлгийн хамтрагч нь биш, найз нь биш шүү. Чи найзуудтай нийлээ шоудаад яваад байх юм биш. Эдийн хүртэл бэлдэж гаргаж ирсэн хүүгээ одоо хүмүүжүүлээч гэж хэлжсэн байхгүй. Тэгээ харамсалтай нь хүн болгон хүмүүжлэлтэй байж чадахгүй юм. Хүн болгон одоо юу гэдэг бусдын хүсэж байгаа шиг байж чадахгүй. Тэгээ боломжчгүй байх л та хүн болгон айлгүй. Тэгэхээр Ja Morant-ийн хийж байгаа бол өнөөдөр сая дахиад юм ярьсан байна шүү дээ. Тэг өнөөдөр бас тэгээ одоо яасан одоо нэг юу suspended болчиход буцаад орж ирээ тоглож байгаа шүү дээ. Тэгээ бүх юм зүгээр болсон уучраа болсон уу гэдгсэн чинь сүүш юунаас коучээс асуусан биз дээ. Чи тэгсэн биз дээ. Тэдрээс мэдчихэд л болоо шүү дээ. Тэгээ та нар хоорондоо ярьсан уу асуудал байна уу гэдгсэн чинь би ярьсан тэгээ ярьсан болохоор асуудалгүй гэсэн үг үстэй. Тэр ер нь л ингээд шүүгчнийг солиож байна. Хэвлэл мэдээлэлтэй хүртэл хийгээд ирэхээр хэвлэл мэдээлэл яаж харах вэ? Энэ хүн ийм гээл одоо буруу талаас нь ингээд малтаал гэлээ шүү. Тэгээд Memphis гэдэг хот байна шүү дээ тий. Энэ хүүхдэд одоо энэ залууд одоо бүр нээж болох бүх хаалга үе таалга нээжсэн. Memphis бүр ингээд Ja Morant-ыг бүр ингээд баг одоо болгоод бүх хэвлэл мэдээллүүд нь одоо юу гэдэг байдгаараа одоо энэ чинь магтаад одоо ирээдүйн одоо NBA-гийн баг нүүр царайдын нийгмиг гэж явсан шүү дээ. Тэгж яхад тим сайхан гой боломжийг тэр сайхан ирээдүй зүгээр ингэж алж ин зүгээр нэг юу гэдэг юм асуудал байж болно. Тэг хүнд уурж болно яаж болно. Тэр нь профешнл хандах хэрэгтэй байхгүй. Коуч нартай хэрэлддэг одоо таардгүй юунууд байдаг зав. Одоо тоглогч нар байдаг. Гэхдээ тэр асуудал чинь тэр дотроо локер рум дотроо л байж хэрэгтэй байхгүй. Тэрийг гаргаж ирээд ингээд хэвлэл дээр ингээд хүүхч байна гэдэг чинь өөрийнхөө ирээдүйгээр Nike үстэй Ja Morant гэ пүүз гарах нэрийнх нь пүүз гарахыг дийл өгсөн шүү дээ.
тэгж хүмүүс ингэж өөрийг үнэлж яагаад эргүүлээд ингэж хандж байна гэдэг бол өөрийгөө яг чиний хэлдгээр өөрийгөө алж байгаа тод жишээ юм да. Харамсалтай. Ийм биш үү? Одоо нэг энд ингээд намайг тоглуулахыг хүсэхгүй байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхэд Жамуранд өнгөрсөн үйлрэл дэг тоглолтод дунджаар 68 удаа гэжсэн юм байна л да. Бөмбөг төржсэн юм байна л да. 68 удаа. Тэгээ энэ жил одоо намайг тоглохгүй нэ гэж. Тэгсэн чинь энэ жил нэг тоглолтод дунджаар 76 удаа бөмбөг төрж байгаа гинэ. Ихсэн байгаа. Тэгэхээр асуудал нь жаагаар довтлохоо явахгүй байгаа биш. Асуудал нь жаа өөрөө талбай дээр байх хүсэхгүй. Тэгээ ингэж нэг их сурвалжийн мэдээснээр да. За зарим өдөр болохоор бүр ингээд алын хитэгээд ирдэг гинэ. Зарим өдөр болохоор баг нэг залхуу үрцүүдэр ингээд хичээл цонхолжаасаа ч юм уу багш бити ирээсээ ч юм уу тэгээ байж идэг штэ. Зарим үед болохоор тэгчдэг гинэ. Гэс дуусгаад гэс хари ч юм уу те. Тэгээд ийм байгаа хандлагаас нь болоод энэ тасгалжуулагч Исало, Томас Исало одоо шаардлагатай байх юм чи Европ тасгалжуулагч нар шаардлага өндөртэй шүү дээ. Тэгэд ингэж шаардлага тавиад байхаа жаа тэнгүүд шаардлага тавингууд чи бараг энэ бид анхны жилдээ ажиллаж чи надад бараг шаардлага тавихгүй шүү л гэх гээд байгаа юм шиг байгаа. Зөвхөн миний таамаглаж байгаагаар. Тэгээ энэ бол үнэхээр харамсалтай. Тэгээд Memphis Grizzlies баг жаа таалгаа ачих юм бол гого хаал тэгэд бусад багууд ингэж ааш бусад багууд ажиглаж байна гэнэ. Тэгээ бусад багууд ажиглаж байгаа хин ажиглаж байгаа гэсэн чинь мэдээж тэр ажиглаж байна гэж мэдээл байхгүй л да. Гэхдээ хэнийг сонирхох боломжтой баг гэж Жамурантыг хэрвээ Memphis Grizzlies солихоор шийдвэл солих боломжтой баг гэсэн чинь хүчээр 4 баг гаргацсан байл ш нэг нийтлэл дээр. Бүр хүчээр ш тий. Яг нэг цалин байлингийн тэнцвэлж мүсэл боломжтой нь. Тийм. Тэнгүү тэрэн дунд ингээд шин баг хамгийн топт нь Miami Heat явж байгаа байхгүй юу? Pat Riley шүү дээ тий. LeBron James чи миний толгой дээр суухгүй гэж хэлжсэн хүн тий. Тэр холуур ёо гайг тий. Өөртөө авчираа заа чи миний хүмүүний дураараа дөрөв гэж хизээч хэлэхгүй. Бүр хизээч хэлэхгүй. Тэгэхээр энэ бол ингээд үгүй зах зээл нь сонирхож байгаа зах зээл нь тийм л бага байгаа. Тэгэхээр энэ тогтцсон жишг байт юм байна. NBA угаасаа юм жижиг биетэй хамгаалагч нарыг холбогч нарыг хамгаалж чаддгүй холбогч нарыг угаасаа үеийн үед сонирхдаггүй юм байна. Тэгэхээр жаа их л буруу юм хийгээд байна даа л гэж бодож байна. Ойлогийн цаг нэлээд дөгцөн байгаа учраас уг нь яриа гэж их бодож байсан. Гэхдээ төсөлд нэг товчхон яриад өнгөрчээ. Дараа нь илүү задлаа. Яг одоо дорнод бисийг огт таамаглаагүй 3 баг тэргүүлж ин заяа. Philadelphia 76 баг, Chicago Bulls баг, Milwaukee Bucks. Milwaukee сайн байгаа ч гэсэн ингэж тэргүүлэхтийн байр суурьнд байна гэж юу нь бол удирлын бодог үртэй. Гэтэл тэргүүлэх ёстой багууд хаана явж байна вэ гэхээр New York Knicks яг одоогийн байдлаар 6 дугаар хэрэнд явж байна. Cleveland Cavaliers 7 дугаар хэрэнд явж байна. Orlando Magic 10 дугаар хэрэнд явж байна. За энэ мэдээж удирлын эхлэл. Удирлын эхлэлд иймэрхүү зүйлүүд болдог. Гэхдээ нэг зүйл биш байна. Тэр нь юу гэхээр New York Knicks баг. New York Knicks баг яг үндэ хожих ёстой газараа хожихгүй. Яг үндэ өнгөрсөн жилийн New York Knicks, Tom Thibodeau-гийн New York Knicks биш болчихлоо. Мэдээж тасгалжуулагч солигдсон, Mike Brown солигдсон, иймэрхүү хэмжээний өөрчлөлт ирэх нь бол ойлгомжтой байна. Гэхдээ нэг л биш санагдаад байна. New York Knicks. Уг нь бол контент хүй New York Knicks хойлоо чинь тэгж ирсэн мэт. Энэ жил ингэж том цон хонгож байгаа. Дахиж хизээж онгоохгүй том цон хонгоцсон байгаа. Тэр зүр өсрээд орох хэрэгтэй гэж ирсэн чинь. Өсөрж орох гэж тойрог өгөөд хэлчихлээ шин. Харин тий одоо ингэж цэвэр дундаж баг болсон байхгүй. Одоо нэг тоглолтод авдаг оноогоор лигийн 17-д. За ребаундаараа 5 тавьж гин. Гэхдээ ассистаараа 15-д. Шидэж байгаа хуваараа 27-д, 3-аас шидэж байгаа нь 14-т. Тэгээд ингээд яхаар чинь энэ тэрчгтэй нөгөө бидний мэддэг New York Knicks түрүү жилийн New York Knicks биш болсон баг. Түрүү жилийн эсвэл 2 жилийн өмнөх New York Knicks чинь. Тэгээд нэг юм анзаарчихсан хамгаалт нь байхгүй болсон юм шүү. Хамгаалахгүй байна. Тэр нөгөө Michael Bridges бүр ингээд бусдыгаа ингээд буцаачаа гэн транзишн буцаачаа гэд уурлаад тэгж нэрээ уурлаад гэсэн шүү тий. Тэгэхээр шинэ энэ баг чинь яг ингээд урд нь яг тоглож байсан тэр сагсан бөмбөг байхгүй болсон. Би тэгээд бит хоёр ярьж өстэй. Яг Том Thibodeau солигдох нь бол цаг хугацааны асуудал байсан.
Гэтэ Майк Браун зөв сонголт юм уу гэдэг чинь амар эргэлзээтэйсэн бохоо. Тэгээд яг одоо тэр одоо гарч ийн. Гэтэ яг хуу эн чинь цоошин одоо тасалжуулагч цоошин систем одоо энэ дээр суулгах чинь тэрийг сурахад нэг цаг хэрэгтэй болов гэж бас бодж л байлдаг. Гэтэ яг энэ байдлаар ингээд хөвөөд явах юм бол юм тэр дээгүүр яг гарах болчиход шүү дээ. Угаас арга алгаж чиний гаргаж байгаа үнцгийг хамгаалтан байхгүй болцсон мөрөж. Өнгөрсөн үеэрд хамгаалтын рейтингээр лигт 13 дугаар байранд биччихсэн байна Нью-Йорк Никс баг. 13 дугаар байр. Гэтэ яхэр хамгаалтай баг шүү дээ. Одоо хэдгээр байранд гэж 19 дугаар байранд. Анти. Бараг энэ чинь топ 2-оос гараа явлаа шүү дээ. Харин дунчаас доош гараа явсан. Тэгэхээр чи нөгөө сайн хамгаалтай баг биш үү. Нөгөө тэгвэр Sacramento Kings дээр Майк Брауны явуулдаг байсан арга барил тэ санал нийлэх үгүй юу. Майк Браун Sacramento Kings дээр хангалттай олон 3 шидийг тоглож байгаагүй байхгүй. Яг үнэд 3 шидэлтийн тэр багийн асуудал байсан шүү дээ. Демар Дрозен Сабонс гэсэн баг тий. 3 шиддэггүй. Тэгсэн чинь одоо би нэг статистик өнөөдөр ухаж байгаад олж харлаа. Тэр нь юу гэхээр Нью-Йорк Никс баг өнгөрсөн үеэрд 3-аас нийтдээ 33-аас тоглооныхоо 38% явуулжсэн юм байна. Нэгсэндээ 3-аас 38%-тай шидчихсэн. Одоо тэгсэн чинь одоо хэдгэж 49%. Хоёр довтлогынхоо нэгийг 3-аас шидэж байгаа. Come on. Өнгөрсөн удирдлагынхаа Бостон Селтикс хитрхийг 3-аас шидэж ийна. 3-аас шидэж. Бостон бол одоо сайхан шулуутцсан байлаа шүү дээ. Хамгаалт авахаас өмнө сайхан 3-аас шидэ гэдэг уралдаан руу бол багаараа орцсон байлаа шүү дээ. Тэр Дерек Вайт май төрөөсөө зүгээр нүдээ энэд бараг 3-аас шидчихлээ. Гэсэн чинь Нью-Йорк Никс баг 49.4%-тэй 3-аас шидчихсэн боддоо. Энэ үзүүлэлтээр лигт одоо өнгөрсөн үеэрд 28 дугаар байранд явж исэн баг. Энэ үеэрд одоо хэдгээр байранд ч яваад байгаа. Энэ бүр тэгэхээр баланс алдаад эхэлчих. Би ингэж боддоо шүү дээ. 3-аас ингэж их шидэдэг багийг шүү дээ те. Хөвлбөр муутай баг гэж үзсэн. За, Warriors-ыг тооцохгүй. Warriors бол угаасаа тэр дэлхийд одоо түүхэнд байхгүй одоо ганц шидэгчтэй юм болох 3-аас шидгээс байхгүй. Босд нь болохоор хөвлбөр муутай баг л ер нь бол 3-аас их шидэж доош дотгошоо орох ямарч боломжгүй баг юм шиг юм байдаг. Би тэгэхээр Майк Браун бол хөвлбөр муу байл гэж бодож байна. Тэгээд хараа Карл Антони Таунс ихний тоглолтын дараа ч лөө эсвэл пресизонгээр үерчлөө. Манай баг ямар офенс тоглох гэдэг би ойлгохгүй нэг гэлцсэн байсан шүү дээ. Тэгэхээр багийнх нь хоёр баг 1-2 гэдэг хүн яаж офенс тоглохоо мэдэхгүй нэг гэдэг чинь энэ багт систем гэж байгаа юм юу? Тэгээд Jordan системээ нөгөөд нь ойлгож байгаа юм уу? Ойлгохгүй систем эхлээд байгаа хэсгийг бас мэдээ те. Тэрний дээр ойлгож байгаа хэсэг асуудал хэрэг байгаа шүү дээ. Jordan Clarkson-ы тоглолтыг Нью-Йорк Никс-ийн би нэг 2 тоглолтыг бүтээсэн. Тэгээд тэрэн дээр Jordan Clarkson бол уулсаа аваад шууд шидчихлээ шүү дээ 3-аас. Ирчлээтэй. Мэдээж Jordan Clarkson-ы тоглолтын арга барилтаа тим Jordan Clarkson Нью-Йорк Никс хүсээд авчирсан байх л да. Гэхдээ өнгөрсөн жилийн сайн явцсан тэрний өмнөх жилийн сайн явцсан Нью-Йорк Никс баг тэгж тоглодоггүй байсан байхгүй. Тэгэхээр одоо л арай л их 3-аас шидэж байгаа харагдчихлаа. Тэгэхээр удахгүй тэгэл энэ байдлаараа Нью-Йорк Никс дээшээ гарахгүй бол тэгэл бүх буруу угаасаа хин дээр ирэх ойлгомжтой дасгалжуулагч Майк Браун дээр ирнэ. Тэгээд хэрвээ буруу байсангүй Майк Брауныг одоо жишээ нь багийн эзлүүд нь за бид нар буруу сонголт хийчихээ гэдэг улирлын дундуур бодоод халах болов. Яц нэг улирал бүтээ болох байх. Арай ч тэгжлэхгүй. 5 жилийн гэрээ өгчөөд үү? Тэгээ 5 жилийн гэрээ өгчөөд чи бас нэг 50 сая тийшээ явна шүү дээ. Тэгэхээр яц нэг улирлаад харъя гэж бодлоо. Хэрвээ тоглогч нь үнэхээр бүтэхгүй байна гэд одоо front office-тэй хэлэх юм бол maybe. Гэтэ тийм зүйл болохгүй хөө. Арайч тий. Тэгэл те ямар ч байсан асуудал тоглогч шүү. Би бол Майк Браун хамгийн одоо асуудал нь хамгийн том асуудал тэнд байна л гэж бодож. Яг тоглогчны хувьд бол яг тоглолтоо бүгдээр л хийхэд бэлэн баг шүү дээ. Гэрүүлж байгаа тийм үст. Тэгэд Майк Браун ирээд 3 шидэлт ингэж 2 довтлогынхаа нэгийг 3 шидэд өнөхөр чинь нөгөө авж байгаа оноо нэмэгдэх ёстой шүү дээ. Тэгсэн чинь Нью-Йорк Никс баг хамгаалтын довтлогын рейтингээр лигт одоо яг одоо 11-р байранд бичих чинь гэхдээ довтлогоо нь шүү дээ. Үндсэн довтлогооных нь үзүүлэлт нь 100 довтлогоонд тооцож байгаа үзүүлэлт нь баг 24 төгрөгөөр тавьж байгаа юм шиг. Тэгэхээр довтлж чадхаач байсан хамгаалж чадхаач байсан байна тий.
Тэгээ контентер багууд чинь яадаг лээ. Эхний 5 бүх үзүүлэлтээр баг явж идэг шүү дээ. Тэгэхээр чинь дандаа 10 20 гэхээр чинь нөх чинь цааш явахгүй. Гэхдээ хараа шидэд 3%-аас шидэж байгаа процент нь 14 шүү дээ. Алтан дундж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энэ баг чүтэй айтаа баг плей-офф орох юм уу гэтэл шүү дээ. Энэ статууд ингээд цааш явах юм бол. Тийм тэгээд за хоёулагийн цаг маань ч нэлээд юу ятсан байна. Гэтэ төгсгөлд нь гэж хэлэхэд манай NBA Talk нэвтрүүлгийн алдарт хөтлөгч маань шууд саний дугаараа эхлээл намаагаа шууд чижилж илдэ. Тэгээ би түрүүн хэлсэн. За чи шууд дайсагналаа зарлж шүү гэсэн чинь найзаа хувийн чатн дотор ярьсан юмыг дэлгэхгүй шүү гэж юм лээ. Тэгж хийснийхаа дараа хамгийн төгсгөлд нь за би энийг чинь баримт болгоод скриншот хийгээд аваад үлдээчи гэж бид хоёрын чат бас өндөрлсөн байд юм. Тэгээ би зүгээр хэлээд байгаа байхгүй. Би нөгөө асуусан шүү дээ. Milwaukee Bucks Янс тхүү хожигдсныхан дараа яагаад хожигдчих гэсэн чинь бөмбөг бөөрийнхи ер нь иймэрхүү юм болдیں۔ Би ч юм бас те саксыг бас өчнөө олон жил үзлээ. Бас мэдэн штэ Тайванд ийм болдог, Хятадд ийм болдог, ийм болдог ингээд би дараа нь асуусан байхгүй. Индиана Пейсерстэй тоглосныхан дараа энэ лигт ганцхан л баг бөөрийнхи бөмбөгөөр тоглож, дөрвөлжин бөмбөгөөр тоглолт юм байна. Таны бодлоор та өнөөдөр ямар анализ хийх үү гэсэн чинь Пүж өнөөдөр харин юу болчих вэ гэж хэлээд. Миний найз дараагийн дугаараар уулзлаа баяртай. Тэгээд сайн Европоор хийх аялалд амжилт хүсье. Чамгүй бид дэсний хэсэг гэхэд амар амгалан 50 байна баха. Game Point Podcast энэ хүрээд өндөрлж ийн ивент тэтгэгчээр joint өвдөгний үе мөчний шингэн доктор ажиллаа. За мөн Social Pay найз авир ажиллаа. LA Otosod Сан Францискогоос ялдаа бүхэнд хамт байлаа. Game Point Podcast та бүхэнд Америкийн нэгдсэн улсын цагаар мегмар гарагийн орой YouTube дгээр хүрж явах бол за Монголын цагаар 5 гарагийн 21 цагаас Premier Sports 1 сугаар та бүхэн хүрч явах юм шүү. Ингээд YouTube болон Premier Sports сугуудаар та бүхэн Game Point Podcast-ыг хөл авч үзэж байгаарай.